Нэгдүгээр бид бол энэ дөрмийнхээ одоо сул тал бидний өнгөрсөн түүхэд одоо биднийг бас нэлээд энэ дөрмөд өөрчлөлт оруулах зовнижсэн асуудлуудаас анхаарал хандсан юмнууд нэлээд өөрчлөгдөж гэхдээ би энд юуг харж байна вэхээр хамгийн нэгдүгээрт нь үндсээ зөвлөлдөх хороо гэдгийг бид нар үндэсний бодлогын хороо гэж гаргаж ирсэн. За энэ бол бодлогын нам боллоо гэдэг том мессеж гарч байгаа утгаараа санал нэгдэж байна. За тэр таваар үржүүлсэн асуудал дээр ч гэсэн хүмүүсийн санал нэгдээд байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Бид нар нам ганцхан энэ дотор миний эргэлзэж байгаа асуудал маш тодорхой хэлмээр байна. Манай нам энэ 27 жил дотор маш их үнд зүйлтэй болсон. Үнд зүйлсийн нэгдүгээр асуудал нь юу гэхээр энэ 5 нам нэгдэж байгуулсан энэ 4-ийн 8-ийн хэд дотор хэлсэн байна лээ. Тэр намаа дурдсан. Энэ 5 намын нэгдэл анх нь үүсгэн байгуулсан 4 холбоогоо дурдсан. Энэ бол бидний гарцааг үнд зүйл. Энэ үнд зүйлийг тунхаглаж явснараа бидний намын одоо үндсэн туг маань байх юм байна. Тэгэхээр энийг бэлэгдэж гаргаж ирсэн тэр 5 сумыг бадсан шонхор дүрстэй энэ эмблем бол цаад лог хутгаараа Чингис гэдэг манай тэр уламжлалтыг бас бидний брендийг хадгалж ядгийн шүү. Бид нар Чингисийн одонгоо хийж өгсөн энэ ардчилсан нам бол бараг 12 дугаар зуунд бий болсон Чингисийн их гүрний ардчлалын суурь гэдгээрээ ман намаас энэ коммунист нам үзэлснээс ялгаатай гэдгээ тодтогч байгаа учраас одоо тэр эмблем юмараа битгий төрөлдүүлээрэ магадгүй энэ шонхрын дүрсээ 5 намын нэгдэл энийг авах тал дээр ажлын хэсгийнхэн илүү акцент өгөөрэй гэж хүсэх байна. Нэг дэх асуудал нь. За хоёр дахь асуудал нь ер нь энэ уламжлал гэдгийг бид нэр авч явж өнгөрсөн түүхийнхээ хүмүүсийг хүнд оруулахгүйгээр бид нар цаашаа явахгүй. Бид нар энэ 27 жил дотор маш олон одоо улсын их хурлын гишүүн байсан хүмүүс, сайд байсан хүмүүс, аймгийн намыг толгойсон дарга нар маш үнд томчуудтай болсон. Эд өнөөдөр насны жамаар одоо 50 гарцсан 60 хүрж байна. Та нар ингээд 60 настангуудыг тоолоод Ахмадын квот гэж ярина. Тэр Ахмад үе чинь хэн орчоод байхаар энэ 5 намыг анх үүсгэн байгуулж энэ үнд зүйлийг тээж яваад өнөөдөр намын чинь гал тогоон дотор босоо зогсож байгаа одоо миний бие хүртэл орж ирнэ. Одоо ингээд тодорхой дотор заалт нь байна. Тэгэхээр энэ бол нэг 500-600 хүн ч юм уу байгаа. Эн чинь бидний үзэл суртал, итгэл, үнэмшил, фракс хуваагдагч гэсэн тээгч хамгийн хүчрэх хүчин зүйл шүү. Энэ үнийг та нар зөвлөхийн танхим гэдэг том нэрийн дор эв нэгдлийн болгооч гэсэн энийг оруулсан би маш их баярлж байна. Сайн байна ажлын хэсгийнхэн. Тэгэхдээ энэ зөвлөхийн танхим гэдэг бол дотоод тэр дүрмтэй дөрмөн тийм айхтар нээлттэй байхгүй тэр үнэн. Энэ дотор юу байх юм гэхээр бид хаашаа зайлшгүй нэг үнэн фракц. Би бол өнөөдөр энэ дотор сууж байгаа моон санаачлаг гэж цуглах юм бол энэ эв нэгдсэн үнд зүйлсээрээ бид нар зөвлөгөө хийгээл, хурал хийгээл, хилцүүлэг явна. Тэр мүүдэн гэдэг фракцаараа тэр эдийн засгийн асуудал тэр одоо мэрэгсэн чиглэлээр юмаа хийгээл явна. Би бол юу хардаг гэхээр энэ хуучин социал демократууд юм уу мүүдэн угшилтай тэр шонхор гэж фракц гэж харахаасаа илүү тэнд итгэл үнэмшлийн нэгдлүүд алтан гац зэрэг яваад байгаа. Энэ фракцуудыг байхгүй болгоно гэж бид нар яагаад чадахгүй? Хаана байх вэ гэхээр эдгээр чинь тэр зөвлөхүүдийн танхим бодлогын зөвлөлүүд дотор байх. За тэгэхээр би бодлогын зөвлөл гэдгийн дотор томьёол бол зөв орж ирсэн ганцхан хаана байр нь байх ёстой гэдэг маань өөрөө намын яг жинхэнэ дотоод бүтцүү, намын дид бүтцүү гэдгийг л зөв харах хэрэгтэй. Надад бол энэ намын дид бүтц дотор бодлогын зөвлөл нь зөвлөхүүдийн танхимтай хүчрэх байгуулад тэр дотор үндсийн зөвлөлт хорооны гишүүд бол чөлөөтэй орж ирж идэг. Тэгтэл тэнд байгаль орчны сайд хийжсэн байгаль орчны байнгын хороонд дарга байсан тэр томчууд чинь сууж яадаг. Өнөөдрийн залуучууд тэр идэвхтэй иргэний нийгмийн төлөөлөлд орж идэг. Тэр амьд юм бэ болох юм бол манай намын фракц аяндаа нөгөө байгаль орчны бүлэглэл, эдийн засгийн бүлэглэл, тэр хөдөө аж ахуй, тэр хөрөнгө оруулалтын гээд хуваагдана. Тэгээд ирүүл чинь тийм учраас энийг та нар харж үзээч. Тэр зөвлөхүүдийн танхим гэдэг нь бодлогын зөвлөл гэдэг дид бүтцийнхээ нэг хэсэг байхаар та нар томьёолоо жоохон өөрчлөлт өгөөч гэсэн нэг санал хэлэх гэж байна. За энэний дараа нэмэх юм нь квотын асуудлыг энэ залуучуудын квот, эмэгтэйчүүдийн квот гэхээсээ илүү үнд зүйл нь миний хэлсэн тэр 500-600 хүний дунд л тэр 76 квот чинь байх ёстой шүү. Тэгээд тэр хуучин фракцийн төлөөс шахав тэрнээс 10 тэр алтан газрын 10 гэдээ явж явах юм бол бид нар намын эв нэгдэл гарч ирнэ. Тэгэхгүй одоо бүгдийг нь очиод ингээд шинчилгээд шахаад гарчих юм бол нам өөрөө задран шүү. Энийг би та нарт бас нэг хэлэх санаа байна. Тойргийн зөвлөл тэр хоёр давтсан байна. Би ганцхан дуусгах чинь энэ дээр. Тойргийн зөвлөл дээр нөгөө нэр дэвшүүл хороо гэд энэ хоёр давтсан байна шүү. Энийг бас болохгүй юм гарч ирээд байна.